За энэ бидний ард харагдаж байгаа энэ байшинд байгаа авилгач албан тушаалтнуудын одоо гэмт хэрэгтнүүдийн хулгайч нарын буруу булгааг нотлох баримтаагаар ижилснийхээ төлөө яг өнөөдрийн байдлаар 13 сэтгүүлч маань ялагцаа татгадаж хизээ мүдгөө одоо шүүх шилж идэж ял шилдэхэд авах бэлэн болчиход байна. За тэдний нэг нь бас бий болчиход байна. Одоо зариг эмээ сайд эрдэж өнөрчлөг байна. Цааталт ингээ манай мэрэгжлэгт яг энэ 90 сургалтаар ажилладаг бүх сэтгүүлч найзууд бүгдээрээ яллагдагч болсон байна. Тэгэхээр Монгол улсад энэ буруу булгааг ичиж болохгүй юм байна. Буруу булгааг ичдэх юм бол яалтан болдго юм байна. Шоронд орох юм байна. Ань амьдралаараа хохирч дуусах юм байна гэдгийг өнөөдөр та бүхэндээ харуулах гэж хэвлэлийн эрхчлөлийг хамгаалах дэлхийн өдрийн тохиолдолд бид нар дуу хоолойгоо нэгтгэж хүргэж байна. Тэгэхээр Монголын ард түмэн та бүхэн сэрээч. Энэ мангарууд засгалж байгаа тулд энэ Монгол ардын нам засгалж байгаа тохиолдолд хизээч бид нар нар үзэхгүй байна гэдгийг одоо хатуу ойлгож авцгаая. Эхлээд сэтгүүлч нарыг амын хомих нь шоронд хорин, харин дараа нь таныг шоронд хорин. Үг дуурсан буруу булгааг ичсэн хүн болгоны шоронд хорин. Тэгээ энэ бидний хүсчээсэн нэг муу юм гэж үү. Сэхэрээс гэж хэлмээр байна да.